Манай цэцтэгийн хасаад мод байдаг, навц байдаг, цэцэг байдаг. Ягаан цэцэг байдаг. Навц шар болоод ундаг. Навц шар болоод ингээд дээрээс ундаг. Цэцэл маань удаа улбасаа гой харагддаг. Хоёр тоглоомын талбай дээр бүрч гоё байдаг. Тоглоомын талбай дээр тоглодог. Тэгээд ингэж гүйцэтгэдэг. Галц байдаг. Замаар удаан ингэж явдаг. Ногоон болохоор би цэцтэй их дуртай. Хан Улдүүргийн 46 дугаар цэцэрлэг 60 жилийн түүхтэй. Үе үеийн удирдлагын багийн зохион байгуулалт хамт олонны хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд өнөөдрийн том ойтой залгаж байна. Энэ хугацаанд 3000 орчим хүүхэд багчуудад сургуулийн өмнөх боловсрол олгожээ. Түүхтэй өгнө, 46 сайн гэдэг нь майдар өгшөөс улбалаад долбор өгшөөс улбаасан тэр одоо өөрсдийнхөө арга барилыг яг тэр үеийн залуу багш нарт өгсөн шигээ одоогийн манай одоо Ахмад багш нар, Байгаламаа багш, Эрдэнэ Чимээ багш, Нансалмаа багш энэ эдгээр чинь дараа орж ирсэн залуу үедээ өөрсдийнхөө арга барилыг түгээн дэлгэрүүлээд явж байгаа учраас тэр одоо улбаалсан юм нь одоо хүртэл тасалддаг учраас эцэгчүүд их сэтгэл ханамжтай өндөр байдаг. 1963 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны 36 дугаар тоо тогтоолоор үйлдвэр комбинатын харьяа цэцэрлэгтэй болох шийдвэр гарч 46 дугаар цэцэрлэгийг үүсгэн байгууллаа. Тухайн үед 7 бүлэгт 150 хүүхэдтэй үйл ажиллагаа эхлүүлж байсан. Ажилчны район дахь эрчим хүчний 1, 2, 3 дугаар станц мөн үйлдвэрийн ажилчин албан хаагчдын хүүхдийг авч өсгөн хүмүүжүүлдэг байсан 46 дугаар цэцэрлэг олон алдартнуудтай. Монгол улсын Гавьяат багш Майдаржав, Гама, Ахмад багш Долгоров. Тэдний ярих түүх 1970-аас 2000-ад онд хамаарна. 1967 онд Аранхан аймгаас орж ирээд тэгээд 46 дугаар цэцэрлэгт хувирлагдж томилт авчаад айж сүрдсээр заавайз хотын цэцэрлэг ямар байдаг вэ гэж сүрдсээр орж ирж байсан. Тэр 46 дугаар цэцэрлэгийн хамт олонны дунд би жинхэнэ багш болсон. Хэн тантай одоо хэдэн он таарсан бол та? Надад одоо 84 он таарсан баг та. Тийм ээ 84 он хийжсэн шүү дээ тий. Хамгийн одоо сайхан ажил бол хүүхдтэй ажиллах, хүүхдийг хүн болгох. Хүний амьдралын замд одоо хүргэх одоо энэ гарааг л би хамгийн сайхан хүч минь хамгийн сайхан ажил минь гэж би боддог шүү. Цэцэрлэгийн багшийн сургуулийг дөнгөж төгсөөд манай хэдэн онд 70 төгсөн шүү. Өөрийн богдмон 70 онд одоо 46-д намайг байхад дөнгөж төгссөн тийм 2 салдаг эцэгт улаан хацартай хөөх охин орж ижсэн байхгүй юу? Би 1970 онд цэцэрлэгийн багш нарын бэлтгэх сургуулийг төгсөөд ажилчны орны 46 дахь цэцэрлэгт хуваарлагдчихсан. Тэр цагаас хойш тэгэл давсралтгүй ажилласаар гал говьяаны хаанралтанд гарсан та. Жохог дарахаар л хайр хүрээл цаанаас л хайр ундраад идэг байхгүй юу. 1974 оны 9-р сарын 1-нд 10 жилийнхээ ойн босгон дээр 46 дугаар цэцэрлэг 24 цагийн үйл ажиллагаатай болсон бөгөөд яг энэ үед эрхлэгч Дулам Сүрэн ажлаа аваад удаагүй байлаа. Өглөө ирээд орой буцдаг бяцхан хүүхдүүд цагаар биш өдөр хоногоор аав ээжигээ хүлээх болов. Цэцэрлэгт ажиллаж байгаа бүх хамт олонны хариуцлага нэмэгдэхин зэрэгцээ ажлын нормативд ч өөрчлөлт гарав. 20 хүнтэй байсан цэцэрлэг 39 хүний бүрэлдэхүүнтэй болж энэ байдлаар 23 жилийн турш ажилласан байдаг. Дулам Сүрэн эрхлэгчийн удирдлагын доор идэвхтэй ажилласны үр дүнд тухайн үеийн социалист уралдаануудад амжилттай оролцож тэргүүн барь эзлэхийн зэрэгцээ улсын төлөвлөгөөг 100% давуулан биелүүлж амжилттай ажиллав. Хорин цэцэрлэгчнүүд өдөш бүрийн хөлийн угаалгана. Амын зайлуулна. Усан чирэгжүүлт гэдгийг хийн.
Хөгжилтэй дөө ер нь тэгээд яах вэ юм хийж үзээгүй юм бүрэл заавал нэг сад бэрхшээлтэй тохиолддог юм чинь янз янзэл юм сайн муу юм их л дуулж явсан л да. Тэгэл хүүхд чинь нэг өдөр хөрх энийгээл ороод ирнэ, бас уйлаад ороод ирнэ тийм ээ. Тэгэл тэр хүүхдийн чинь сэтгэл санааг бид нар л хүрчээж тэр инээдийг үргэлжлүүлж тэр одоо уйлаад орсон ирсэн одоо сэтгэлийг зөөлөж, аргадаж, инээлгэж, дасгаж байж л хүүхдээ сайхан байлгана шүү дээ. Манайх чи 24-ийн цэцэрлэг байсан учраас нэг хүүхэд нэг өдрийн 400 төгрөгийн хоол идэх тийм нормтой байдаг гэсэн. Хөлөөд нь бол одоо дандаа хүүхдийн каш, цайтайг нэг бичэнтэй ч юм уу өгч ичээтэй. Өдрийн дүнд бол одоо 1-2 дугаар хоол тэгэл ундаатай ингэж өгнө. А тэгээд 4 цагийн алтаад нэг удаа нэг тарг ч юм уу сүү ч юм уу өгöd тэгээд өөрөө нэг дүгээр хоол өгöd ингээд 24-ийн цэцэрлэг бол иймэрхүү маягтай л байдаг байсан. 1975 онд үнэн сонин 46 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагааг сайнаар үнэлж, эрхлэгч Дулам Сүрэнгийн талаар бичиж нийтлсэн нь тухайн үедээ улс орон даяар энэ цэцэрлэгийн сургалтын арга зүй, хамт олонны идэвх оролцоог таниулан сурталчилсан онцгой үйл явдал байлаа. Дулам Сүрэн эрхлэгч маш их гоё тийм өндөр чадамжтай бүсгүй байсан. Тэр Дулам Сүрэн гэдэг гайхалтай сайхан бүсгүй. Хөөгдөл хайрлж явбал тэгэл чиний энэ ажил хийж байгаа юу чинь үр дүн чинь гарна. Хүний сайн сайхны төлөө, хүүхдийн аз жаргалын төлөө алхаж ирсэн хүн юм шиг байдгийг. Ажилчтай нэр нь их өгөөжтэй тийм их сайхан зантай. Ерөөсө 7 хоногт бүгдээрээ орж хурал цуглаана хийгээд тэр өдөр жоохон ямар зөрчил гарсан, ямар одоо амжилт гаргасан гих тухай юмнуудаа бол биднээс үргэлж одоо ярьж хөөрцгөөж тэгээ эрхлэгч маань биднүүдийн аль дутагдaltaй талыг дорн хэлж өгч өгөөжтэй талыг одоо таанууд ингэмээр байна, тэгмээр байна гих жишээтэй одоо ерөөсөө тэгээ 1978 оны 12 дугаар сараас эхлэн Орос хэлний нэмэлт хичээлийг бэлтгэл бүлгийн 7 настай хүүхдүүдэд 7 хоногт 4 удаа орж эхлэв. Мөн багш долгоор улсын багш нарын 4-р их хуралд төлөөлөгчөөр оролцож, майдарж багш монгол хэлний хичээлийг амжилттай заах. Багш Зина хаягдал ашиглан эрүүл ахуй гоо зүйд нийцсэн тоглоом хийх зэрэг санаачлаг гарган ажилласан нь бусдад хүртээмжтэй дэлгэрүүлж болох туршлага гэж сургууль хүмүүжүүлэх ухааны хүрээлэнгийн мэрэгжилтэн Ноона үнэлсэн юм гэж тодоос тод тэмдэглэн үлджээ. 70-71 оны үед бэлтгэл бүлгийн багш нарыг бэлтгэх сургалт гэдгийг одоо манай сургууль хүмүүжүүлэх ухааны хүрээлэн зохион байгуулад манай Ноона багш, Жил авгасар багш нар чинь зохион байгуулад тэгээ тэр сургалтанд би хамрагдаад тэгээ тэрүүгээр бэлтгэл бүлгийн хүүхдийг яаж сургуульд амжилттай бэлтгэх вэ гэдэг тийм одоо асуудлыг дэвшүүлж одоо бид нийт цэцэрлэгийн бэлтгэл аягийн багш нарт бол явуулж ялаа. Авилбар сонсгол хөгжүүлэх туршлага гэдэг юмар одоо нэг сургууль хүмүүжүүлэх ихтгэл бичвэ. Тэр маань шалгарчдаг юм байна. Нөгөө шалгарсны маань багшийн дэд сургуулийн одоо багш нарын уралдаанд цэцэрлэгийн багшийн илтгэж одоо цөөхөн ордог байлаа шүү дээ. Тэгэд орваа. Нөгөө тэх хөгжилтэй нөгөө цаасан одоо нэг юм юу шоошг юм хийгээд тэргээр өгвөл үеэс бүтэн уйвал авианаас бүтэн авиавал үсэг гээд үсэг бол ийм гээд одоо 1 см хэмжээтэй тийм одоо хайрцагнууд хийчээд нэг нэгнээс давхарлаж гарна л да саяны дараалалаар. Тэгээ тэр маань бас улсад заавал нэвтрүүлэх тэргуун туршлага 8 номерын гэрчлэгээ надад барьж иржээ л. Хоорондоо хол зөрүүгийн энэ жилүүдийн амжилтыг дурдаад байвал дуусахгүй их. Сургалтын үндсэн программаас гадна хүүхэд хөгжүүлэх дугуйлан хичээллүүлж, уран сайхны хамтлаг тогтмол ажилуулах зэргээр хүүхдийг бүх талаар нь хөгжүүлэн ажиллаж байлаа. Манай 46-т чинь дуу хөгжмийн багш нар их сайхан багш нар ажиллаж байсан. Хас очрын Мэдагмаа гэдэг бүсгүй тэр Монголын эмэгтэй баянуудтай нэг. Баянаас эмэгтэй чинь цөөхөн байдаг шүү. Тэр хүн тэр Дүнжин гарвын магтаад гэдэг ямар гоё хүүхдүүд эрвэхэ хамтлаг гэж байгуулсан. Манай тэр эрвэхэ хамтлаг гэдэг чинь одоо циркийн менежмент өнөөдрийн цэрэн давтай хамт тоглолт хийж илээ шүү. Манай 46-гийн хамт олон тийм гайхамшигтай хамт олон. Ажилч хичээнгүй амжилттай хамт олонны үргэлжлэл, Нярав хорлоо, Тогооч Эрдэнэ цэцэг, Жижүүр Болдбаатар. Тэд 1990-ээс 2000-ад оны үеийн цэцэрлэгийнхээ түүхийг одоогийн хамт олонтойгоо хуучлан сууна.
Үж яваад тест хажууд нь оёж өгөө. Тэг бүүж ягч байсан шүү дээ. Баяр мөчийн өдөр илүү. Тий. Их хоёрын агац. Би яагаад байгаа. Ер нь тэгээд хүүхдийн байгууллагатай миний амьдрал их салшгүй холбоотой. Намайг 2000 онд ороход манай эрхлэгч явсан дарга байсан. Хүүхдийг эрүүл саруул өгсөн төрнөхт нь зохистой тохирсон, насанд нь тохирсон хоол ундаагаар үйлчилж исэн. Надтай хамтаа ажиллаж исэн оюун гэрэлгээд тогооч байгаа. 20 жил хоёулаа хамт ажилласан. Хоёулаа бие биенийг их ойлгодог. Манай оюун гэрэл бол их ажилсаг, их мундаг хүн байгаа. Нэгдүгээр цахилгаан станцын шив цэцэрлэг дандаа нөгөө шөний ээлжинд ажилдаг байсан болохоор манай цэцэрлэгийг 24 болгосон байхгүй юу? Тий, өдөр ажилласан хүүхдүүд. Дээр үед чинь одоо тоглоомыг тэр цаанаасаа айгүй гоё хуваартай тоглоомууд өгдөг байсан. Тэгэл тэднүүдийн анги танкимд бол ерөөсө бүгдээ хуваарлаж өгдөг. Ерөөсө нэг өдрийнхаа нэг хоолны юм материал тавьж өгчгээд гүүгээ явчихгүй. Ерөөсө өдөр тутам өгсөн юмаа би чинь өнөөдөр одоо хэдэн хүүхэд ирсэн. Кичинэ хоолны орцноор морсон. Чи ахлах тоогоочтой шалгуулна, эрхлэгчтэй шалгуулна, гар голийн нүцгийг авна. 14 хоногийн дараа бүр ерөнхий нэгтлэнгээгээд бүр боловсролын байгууллагад тусгай күнсний материал одоо ингээд цэцэрлэгүүдийн хүүхдийн нэрвийг одоо шалгадаг тийм нэгтлэн бодохтой. Тэр нэгтлэн бодохтой хамаг юмаа аваачиж шалгуулна. Ажилчдынхаа эрцгийг хүртэл одоо кен тасалсан, кен нэржсэн гэдгийг нэг үрчлэн шалгуулдаг тийм л байсан бай. Машин тэрэг гэж байхгүй биднээс нэгдсэн төвөөс цалин мөнгө очиж авна. Ажилчдынхаа нэрцгийг барьж авал очин хэдэн 100 мянгаар нь л одоо цалингийн чинь аваад торон дотор хийчихэл одоо хажуудаа нэг багш юм уу одоо нэг хажуудаа заавал нэг хүн дагуулж явна л да. Мөнгө аваа явж байгаа болохоор зэрэг би хамгаалагч л хийж байгаа юм да. Автобусаар чинь тэгэл тэр их мөнгөийг чинь аваад явахад чинь нэлээд хэцүүхэн ажилтал байсан юм байна л гэж бодогддог. 46 дугаар зэрлэгт 2009-с 2014 оны хичээлийн жилд бол арга зүйн багыг бол бүрдүүлж багш нартайгаа 5 жил бол хамтарч ажилласан. Бага насны хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, багш нарын арга зүйг сайжруулах, бүтээлч үйл ажиллагааг бол зохион байгуулах гэсэн нэлээд олон чиглэлээр бол ажилласан. Ингэж ажилласны үр дүнд бол 2009 онд нийслэлийн боловсролын газрын заах аргын кабинет гэсэн гэрчлэгийг бол бид авсан. Тэгээ энэ гэрчлэгээ минь 14 онд сонгогдсон байсан. За бид нар бол заах аргын нэгдлийн кабинетийн гэрчлэгийг авснараа бол бүтээлч хамт олон болсон. Мөн ажлын байрандаа бол өөрсдөө хөгжүүлэхээс гадна эцэг эхийгээ хамтран хөгжүүлж хүүхдүүдэд номонд дуртай, үлгэрт дуртай, мөн бичил орчинг бол хүүхдүүдэд танилцуулж ажилласан. Мөн тэгш хамруулах боловсролыг бол үгээр олгосноор их давуу тал байсан. Сайн эрхлэгчтэй анхны хамт олноос эхлээд үлзий долгоор, цэдвэ, дулмаа, дуламсүрэн, жавзан, алтан гэрэл эрхлэгчтэй үе үеийн хамт олонны цэцэрлэгийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн багтам сайхан амжилтыг хүргэлээ. Ээж бас жоохон бахта хөрхөн байсан. Амуна чи жоохон бахт ээжийг мэдгүй ч шүүдөө дүүсэж. Энэд хамгийн урд зогсоод хамгийн урд би тамир ахта дандаа тохиол өндөр нэдэг та алаасан би. Чи яа өндөр атаа. Халаач. 46 дугаар цэцэрлэг түүхэндээ хэд хэдэн удаа шинэ арга зүй нэвтрүүлж, шинэлэг бүтцийг зохион байгуулж байсан. 24 цагийн үйл ажиллагаа, орос хэлний бэлтгэл бүлэг, салбар бүлэг ажиллуулж байсан гэд баялаг төвхтэй. Гэхдээ цэцэрлэгийнхээ орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор байраа шинжилэн сайжруулсан нь ховор. Тих боломж ч хараахан бүрдээгүйз. Харин эрхлэгч Инхбаатар 2014 онд цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын сонгон шалгаруулалтад орж тэнцээд ажлаа аваад удаагүй байхдаа маш зоримог шийдвэр гаргасан нь цэцэрлэгийн шинэ байртай болох явдал байлаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтад удаа бичиг хургуулж, акт тавиулаад, дараа нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдөд хүсэлт гаргаж төсөв батлуулаад анх удаа дүүргийн хөрөнгөөр цэцэрлэг барих боломжийг олж харсан.
Гэхдээ энэ том ажлыг бүтээх тийм ч амар байсангүй нь лавтай. Зураг нь эхлээд 6 бүлэгтэйгээр хийгдээд газарт нь тааруулаад гэдгийгсэн. Тэгэхээр би одоо хүүхдийн одоо орон тоо ихсэж байгаа эргэн тойрон орон сууц дахин төлөвлөлтөөр орж байгаа учраас 6 бүлэг боломжгүй байна. 10 бүлэг болгооч тэгээд зургийг дахиж хийлгэсэн. Зургийг дахиж хийлгээд 10 бүлэгтэй болгоод за яг суурин дээрээ хийнгүүт газар нь хойшоо урагшаага дутсан. Дутангууд нь одоо нийслэлийн газрын албан дээр очиж байгаа энэ хүүхдийн байгууллага. Тийм учраас одоо ингээд одоо сөөмч гэсэн газар хэрэгтэй байна гэж хэлээд би газраа урагшин сунгаад зүүн тийш нь сунгаад хойш нь сунгасан. Тэгээ 10 бүлэгтэй болсон. 1963-аас 65 онуудад цэцэрлэг модон хашаатай байсан ба 50-ад ширхэг мод тарилаа гэж тухайн үеийн ажлын тайландаа бичиж тэмдэглэжээ. Үе үеийн хамт олонны тарж ургуулж, тордож арчилсан тэр их моддыг шинэ барилга барихтаа ч хэвээр нь авч үлдэхийг хичээж чармаасныг харахад сэтгэл зүрх шингэсэн том бүтээн байгуулалт болсон нь тодорхой. Тэгээ тэр үед барилга барьж исэн компанитай бол энэ мод бутыг бол мэдээж холдуулж болохгүй. Ойрхон тэр бутуудыг л холдуулна. Том модууд нь үлдсэн. Тэр үеийн ахмадуудын тарьж исэн энэ одоо том юм навчит моднууд. Тэгээ тэрийг одоо ингээд ойр хавийн орчин суугчдвал яг цэцэрлэгийн орчин бол яг эко болж чадсан. 100 болоод ирэхээр те шууж иргээд цэцэг ургуулсан дэлгэрээд энэ хавийн орчин суугчдвал маш их орох дуртай, хүүхдээ салхилуулах дуртай. Яг байгальд байгаа юм шиг ийм мэдрэмж авдаг гэдэг учраас бас тэр нэг зорилгыг хангасан юм уу даа гэж бодож явдаг. Тэгээд одоо ингээд бид ингээд хойдлогын талбайг харахад бол яг одоо хүүхдэд эко боловсрол олгох, за хүүхдийн хөдөлгөөнийг дэмжих юм сургалтын орчин бол бүрдүүлж чадсан. Өнгөрсөн жил бол хүлэмж тариад хүлэмжийн дээрээ түшиглээд өөртөө эхлээд ургацаа тарьсан. Хураасан ногоогоороо бүтээгдэхүүн хийгээд өөртөө амталж үзээд энэ бол яг хүүхэд одоо гардаж бие хийснээрээ төсөлт хичээл дээр туршиж үр дүнгээ тооцож байгаа гэсэн. Барилга баригдаж явах хугацаанд бол энэ Монгол Дээд сургуулийн харьяа тэр 53 дугаар байрны 1-р давхарт хувийн цэцэрлэгийн байрыг түрээсийн мөнгө нь төсвөөс төлөөд одоо тий 3 бүлэг ажиллаад ингээд эрхлэгч нэгтлэн ярав тоогооч тэгээд нөгөө 3 бүлгийн маань багш туслахууд ажиллаж байсан жижигрүүд маань ажиллаж байсан. Бусад ажилтнууд нь болохоор нөгөө сул цэцлийн мөнгө аваад тэгээд энэ барилга маань 17-ны 12 сард оронгууд 18 оны 1-р сараас энэ барилгатаа одоо хүүхдүүдэд авч сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явагдсан. Энэ шинэ цэцэрлэг маань ашиглалтанд ороод бүгдээрээ л зэрэг цэвэрлээд л энэ чинь гоё болох гол хүүхдүүдээ 1 сарын сүүлээр хүлээж аавна гэл тэгэл бүгдээр ажиллаж ирсэн. Бүгд л тест анцаа шаналал 2 сэтгэлээр ажилласан. Хүн болгоно дэрвэхээрээ анги хэмээн тавчуулъя. Нэг тэмдэл байгаа тавчуулъя гэлээ. Маш их эсхийгээр юм хийдэг гэсэн манайх. Тэгэхэд бол бүгдээрээ л яг л нэг хүн шиг энийг л ингээ хийчихвэл одоо энэ маань ингээл гоё болно. Тэгээд тэр эсхийгээр ингээд нэг юм хийгээд бид нэ тэмүүлж байгаа шүү. Тэрийгэ хийнгүүтээ нөгөөхөө хараад маш их урам зориг авдаг. Дуу хөгжмийн зааланд бүгдээрээ ингээд орой ажлын цагт харсан байгаа шүү. Хүүхдүүд бүх хүүхдүүдэд хараад дуусчаал бүгдээрээ дуу хөгжмийн зааланд орж ял нөгөө эсхийгээр зураал, цорхон зураал, хайчлал, ойж чаддаг нь оёол тэгж юм хийж цэцэрлэгээ тогтоолжсэн. Одоо энэ цэцэрлэгийн нийтийн эзэмшил бод байгаа бүх зүйл бол яг энэ цэцэрлэгт ашиглалтанд ороод ажилласнаас хойш бүх ажилчдын бүгднгийнх нь гар бие сэтгэлээр бүтсэн бүтэц цэцэрлэгээ тогтчихсон байхгүй бид нар. Тэгээд хүүхдүүдэд хүлээж аваад маш гоё байсан шинэ цэцэрлэг шинэ орчинд. 46 дугаар цэцэрлэгийн нийтийн эзэмшлийн талбай анги танхимуудыг харахад байгаль экологийн болон өв уламжлалаа харуулсан орчин бүрдүүлжээ. Мөн уламжлал, шинжлэл хослуулан сургалтын арга зүйгээ үе дамжин одоо хүртэл авч явна бас нэгэн үнэт зүйл. Цаг хугацаа хурдан өнгөрөхөд би ч одоо 89 онд цэцэрлэгийн багшийн сургуулийг яг бүлгийн багш гэсэн мэргэжлэр төгсөөл яг энэ цэцэрлэгтээ яг томилд аваад томилдын дагуу ирээд хамгийн бага нь юм бүхэн хамгийн залуугүйгээрээ гүүгээрээс одоо нэмсэн чинь 36 жил өнгөрсөн хамгийн ахмад нь олсон цаг хугацаа хурдан юм байна гэж бодчихсон. Яг анх багш олж ирээд намайг авсан багш маань 7 багш гэдэг байгаа. За чи яг л энэ мэргэжлийг яг ингээд сонгож авсан бол чи яг энэ мэргэжлийнхаа дагуу ажиллаад үр дүнгийн үүсгэх ёстой шүү. Тэр одоо аюух зөвлөгөө өгдөг. Бас майдэрч багш байна. Майдэрч багшаас бас их юм сурсан. Одоо дээрүүд нөгөө цэцэрлэг сургуулийн хүүхдийн нэг юм тал чэвч гэж байдаг гэсэн шүү дээ. Яг тийм цэцэр гардаг гэсэн. Тэгээ хүүхд бүхнийг бүр ингээд за энэ хүүхдээ аваа зүүн тийм байна. Хэл ярианы бэрхшээл нь тийм байна. Энэ үсгийг хэлж чадахгүй ингээд бүх ингээд бүр тэмдэглэдэг гэсэн байхгүй юу? Бас гам огш байна одоо гоёад.
гар магч тэр хүүхдийн төлөө яаж тэр өдөр шөнөгүй ажиллаж байсан би өөрөө цуг ажиллаж сууд яг харж суучаас яг энэ хүмүүс миний ажилд бол яг 30 хэдэн жил ажиллахад бол төлөөлсөн гэж бод. Тэгээ хоёр өөр ногоон колсон байна тийм ээ. За хийгээд дуустал яг өөрийнхөө амиг шүүгэндээ өгдөдөө хураан шүү. Би үлгэр уншиж өгөөд эсвэл үлгэрийн тухай бичлэг үзүүлээд тоглолцсон дараа заавч тэр үлгэрээ баталгаж хүүхдүүдээр нэг зурулдаг. Нэг дөрөв зурч болно, бүгдийг зурч болно. Тэр бүхнийг хүүхд ямар ч бас энэ үлгэрийг л ойлгоод нэг дөрөв зурна гэдэг бол тэр хүүхдэл амжилт. Тийм учраас би яг тэрийг дандаа байнга хийдэг. Одоо ч би хийдэг. Тэгэхдээ нэгдүгээр хүүхдийн тэр сэтгэх чадвар хөгжин, хоёрдугаар зурах чадвар. Өнгөө би яаж энэ амтныг ийм өнгөөр зурах вэ? Өөрөө өнгөө олж сурдаг, байрлалаа олж сурдаг. За хүүхдүүд анхааралтай суугаа. Багш нь өнөөдөр алтан өндөгт дахиа гэдэг үлгэр ярьж өгье. Гэтэл нэгэн сахилгагүй хулгана гүйж яваад нөгөө алтан өндгийг унгаагаад өндөг нь унахаар яах вүлээ? Ямар амьтаа хагалч юу? Хулгана санамсаргүй явж агаад алтан өндгийг хагалчжээ. Сургуулийн өмнөх боловсролын яг стандартын дагуу агуулгынхаа хүрээнд насанд нь одоо чадвараа эзэмсүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр би 4 настай ангитай байлаа гэхэд тэр 4 настай хүүхдэд би ямар чадвар эзэмшүүлэх ёстой, тэрийг ямар аргаар яаж эзэмшүүлэх вэ гэдгийг нь яг тухайн үедээ ингээл яг тэр агуулгатаа тохируулаад хүүхдүүдийн уур амьсгал ямар байна те эхний асуулт тавихад хүүхдүүд яаж хүлээж авч байна. Тэгэл яг тэр концептн дээр л нөгөө за би энэ сэдвийг энэ агуулгыг яаж хүүхдэд хүргүүл арай ойлгомжтой болох вэ гэдээ төлөвлөсөн байгаа. Яг л тэр төлөвлөгөөнийхөө дагуу хичээлийнхаа бүтцийн дагуу явна. Намайг төгс бэлэг ингэдэг. Намайг сайхан дэлгэн ингэдэг. Манай багшиг мега багш ингэдэг. Тайнэлд. Манай 46 цэцэрлэг. Төгслийн дуу хэмээн газангийн. Дугаар цэцэрлэгийн цаашдын ирээдүйг одоо ажиллаж байгаа залуу багш нар тодорхойлно. Ахмад багш нар ч суурийг сайн тавьж өгсөн юм. Би 2020 онд Мобисийн СОБ-ийн багш мэргэжлэр суралцаж төгссөн байгаа. Суралцаж төгсөөд хаавал дүүргийн 189-р цэцэрлэгт 4 жилийн хугацаанд бүлгийн багш мэргэжлэр ажиллаж агаад 2023 оны 9 сараас эхлэн 46 дугаар цэцэрлэгтээ арга зүйчээр ажиллаж байна. Цэцэрлэгийн эрхлэгч маань яг миний ажлыг чиглүүлээд багш нартайгаа болон бус ажилчдтайгаа ингэж харьцаарай, ийм шат дараатай ажиллаа явуулаарай гэд мэдээж намайг чиглүүлж өгдөг. Багш нартайгаа болохоор би мэргэжлийн талаас заа харгын зөвлөгөө өгч сургалт үйл ажиллагаанд ер нь л анхаарч ажилладаг. За хүүхдүүд өнөөдөр бүгдээрээ өөрсдийнхөө нэрийг бичиж сурыг. Харандааг зөв барихтаа яадаг лээ хүүхдүүд? Дунд хуруугаад дороо 7 хуруу, эрхүү хурууны тусламжтайгаар харандаага барьдаг тийм үү? Ширээн дээр нь багш нь танарт өөрсдийн нэрийг бичсэн байгаа. Тэгвэл өнөөдөр бүгдээрээ дуурайлгаад бичье. Эхний үсэг бичлээ. Заавал цэг 50 шүүхтүүдээ заа юу. Анх энэ цэцэрлэгтээ би 2012 онд сургуулаа төгсөөд орж исэн. Тэрнээс өмнө болохоор 3 дугаар курс 4 дугаар курс нэг багшлах дадлага хийдэг. Тэрийг болохоор бас энэ цэцэрлэгтэрээ хийж исэн. Яг тэр үед ажиллаж исэн Сувдаа гэдэг арга зүйч багш маань намайг ажиллаач гэд орж исэн. Тэгээ өөрөө энд ингээд дадлага хийгээд бас багш нартайгаа бас нэг хөөрхөн тодорхой хугацаа өнгөрүүлсэн учраас илүү дотн санагдчихсэн болохоор тэр даруйдаа яг 8 сард нь ирээд ажилд орж ирсэн. Анх орж ирээл энэ цэцэрлэгтээ яг нөгөө нэг эхний жил учраас бас шантрах үе зөндөө байсан. Тэр үед маань болохоор одоо энэ цэцэрлэгт маань миний өмнө ажиллаж байсан хөгжмийн багш маань бас айгүй намайг чиглүүлж бас ингээд тусалж дэмжиж айгүй сайн зөвлөгөө өгдөг байсан. Алтан гэрэл гээд дуу хөгжмийн багш байсан. Тэгээ тэр багш маань болохоор дадлагт гарах хугацаанд бас айгүй сайн чиглүүлж зөвлөж өгч байсан. Эхний 1-2 сар мар бол хэцүү юм байна. За би энэ жилээ дуусгаал болиё гэдэг бодолтой байсан бол тэгэл явсаар агаад 5 сар болоход тэгэл юун гарах тэгэл хамт байх
Герман бүр хоол байдаг ч гэсэн л энэ байгууллагатаа тасаад хамт олонтойгоо ингээд уусаад бүр нэг хамт олон гэр бүл шиг болсон. Мегмар Сүрэн багш хүүхдийн урлагийн авьяасыг нээн хөгжүүлж 2013-19 онд хараацай урлагийн наадамд бэлдэж оролцуулсан шавнар нь хамтлаг бүжгийн төрөлд алтан медаль. 2014 онд гоцлол дуугаар алтан медаль хүртсэн. Уран хөдөлгөөнд гимнастик, замын хөдөлгөөнд, цагаан толгой зэрэг тэмцээнүүдэд бүлгийн багш нарын хамтаар хүүхдүүдэд амжилттай бэлдэж оруулан шагналт байранд шалгарч байсан юм. Ахмадууд бол ярьдаг дандаа энэ одоо 3 дугаар цахилгаан станц, за гутлын үйлдвэр гэдэг гэх мэтлэн ингээд дандаа ажилчны арианыг түшиглээд тэр одоо үйлдвэрийн ажилчны одоо хүүхдүүдийг 24 цагаар авч хүмүүжүүлж байсан. Тэгэхээр одоо тэр үеэс уламжлалаад одоо манайх 3 дахь жилдээ энэ жил одоо говь хувьцаат компанитай хамтарч ажиллаж байгаа. Манай тэр говь хувьцаат компани одоо 4 бүлэг маань уртгсан цагаар буюу өглөө 8-аас орооны 20 цаг хүртэл ажилладаг. 16 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг сургуулийн өмнөх боловсролын багшаар төгсөөд тэгээд яг хамгийн анх 46 дугаар цэцэрлэг гэдэг хамт олонд орсон. За тэгээд нөгөөсөө юу журналаач бичиж чадахгүй тийм хүн орж байхад одоо манай эрхлэгч Инхбаатар тухайн үед болохоор арга зүйч их туяа гэд байсан. Хүүхдээс ерөөсөө холдож чадахгүй бичих цаасаа хийж чаддгүй байсан. Тэгэл орой ингээл урт цагаар суухаар хэвээр ажлын цагаа ажил дээр намжуулаач. Эхлээд өдөрт ямар ч гэсэн эхлээд журналаа хийж хүүхдийнхээ ажилтнаа өгөөч гэл ингээл ажилт яаж бичгээс ахуулаад ер нь бүгдийг энэ байгууллагаас сурсан. Манай говийн багчууд цэцэрлэгийн нэг онцлог нь болохоор нөгөө үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдийг авдаг. Яг цагийн ачаал их ч гэсэн говь одоо нөгөө юм байгууллагаас бидний үйл ажиллагаанд ингээд дэмжлэг маш сайн үзүүлдэг гэж боддог. Тэгээд эцэг эхчүүд маань ч гэсэн бидэрт маш сайхан хандаж хамтран ажилладаг. Нийтлэг журам гэж шинжлэх. Хүүхдэд хамгийн ойр байж хайр итгэл төрүүлдэг хүмүүс бол цэцэрлэгийн багш нар. Харин эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжүүлэхэд цэцэрлэгийн эрхлэгчээс эхлээд тэнд ажиллаж байгаа арга зүйч, эмч, бичиг хэргийн ажилтан, нягтлан, нярав, тогооч, аж ахуйн албаныхны ажлын уялдаа холбоо маш чухал. Би яг энэ байгууллагата 2018 оноос хойш ажиллаж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төв, одоо дүүргийн эрүүл мэндийн төвтэйгээ хамтраад урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж зөвлөмж зөвлөгөө тогтмол өгч ажилладаг. Энэ цэцэрлэгт 2002 оны 10 дугаар сард ажилд орсон. Тэгээ 2005 онд одоо тухайн үед бол манай цэцэрлэг эрхлэгч авцсан гэж эрхлэгч байсан. Явцар эрхлэгч маань бол намайг нөгөө санхүүгийн мэргэжилтэй учраас одоо нярваар ажиллаач гэдэг санал тавиад тэгээд 2005 оны 7 дугаар сараас эхлээд одоо өнөөдөр хүртэл нярваар ажиллаж байна. Алтан чимэг гэдэг хүнтэй би бас 15 жил хамт ажилласан. Одоо тэтгэвртэй суугаад байгаа. Тэгээ манай алтан чимэг бол бас санхүүгийн хувьд төсөв санхүүг дээр бол маш сайн юм чадварлаг ажилтан тэгээд их сайхан хамтарч ажиллаж байсан. Түүнээс хойш одоо нэг 2 нэгтлэн солигдоод одоо оюун чимэг гэдэг бас залуу нэгтлэн бодогчтой хамт ажиллаж байгаа. Ялангуяа одоо манай аж ахуйн хамт олон бол маш их сайхан сэтгэл нийлж одоо энэ сард нэг юм бүтээлч ажил хийчи, тэрийгээ тэгчи гэдэг ингээд сайхан ажиллаад одоо цэцэрлэг маань ер нь өдрөөс өдөрт сайхан хөгжиж гоё болж байгаа. Орчин ч гэсэн сайхан болж байгаа. Миний мөхийн арвин гэдэг намайг мэргэн гэдэг. Би 5 настай. Би бас 5 настай. Бүжгээсэн тэгээд дуугаа сурсан. Тэгээд дасгалаа хийсэн. Тоглоомоо тоглодог. Бас тоо хэлдэг. Тэгээд тоолоо хэлдэг. 37 найзтай. Нинжа. Олон бэлэг. Дөрөв тустай. Бас хичээл хийх тустай. Энэ цэцэрлэгт орсондоо би маш их баярлалдаг. 2006 онд анхын цэцэрлэгт орсон. Ерөн цэцэрлэгийн багш нар чинь бүлгийн багшч бай, туслах багшч бай, маш сайн хөрвөн ажиллах чадвартай байдаг. Нэг ангид байгаа 2 хүн бол нэг зүгт арт нэг санаатай л ажилладаг. Туслахч нар орой болгон 4 цагаас 4:20 хооронд хөгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. 11 сард жүжигсэн тоглолтоор өвчүүлэх ажил явуулдаг. Жил болгон. Тэгэхээр бүлгийн хүүхдүүд маш сайн хөгждөг. Би 2005 онд тэгэл цэцэн цэцэрлэгт бол одоо түүнээс хойш 19 дахь жилдээ тэгэл яг засваргүй ажиллаж байна л да. Тэгээ хүүхдийн орчин гэдэг чинь гоё шүү дээ тэгэл. Бид нар ч одоо жижигэр багш гэдэг чинь хүүхдүүд чинь тэгэл.
Тэгэл заримдаа хаа гэл заримдаа сүйдээ өвөө гэл хүүхдээ бас ер нь их гээгээд орчил тоо. Тэгээд таам таландаа их баярлж явдгийн юм нь бол. Анх цэцэрлэгт орчоод эхний жил ажиллаад жоохон хаширсландаа тэгээд за болий би өстой энэ хүүхдийн байгууллагт ажиллаж чадахгүй юм байна. Болий гэд амраа явсан байхгүй 100 амраад. Тэгээд намар нь болсон чинь эргээл энэ цэцэрлэгтээ хүрээд ирсэн. Тэрнээс хойш ерөөсөө ахиж энэ хүүхдийн байгууллагаас явъя гэдэг бодол төрөөгүй. Энэ хамт олонтойгоо одоо салж явж чадахгүй ажиллаад байна. Тэгэл намарт ингээл одоо ажиллахгүй дээ гэж ботгоор сонь санагддаг. Тэгэхээр энэ хамт олон маань яах аргагүй л миний амьдралын нэг хэсэг баггүй юу? 10 сараа 1-2 нар нөгөө ахмадуудаа хүлээж авдгийн манай цэцэрлэг. Тэгтээ маш гоё хүлээж авнаа. Би ч одоо хамгийн түрүүнд л давхиа хөрөн шүү дээ. Надаас ахмад хүн байсан, надаас дүүч хүн байсан. Тэгэл бид нар чинь биеиндээ их тусдим болдог. Нэгнийхээ төлөө гэсэн нэгээгээ байхгүй нэгээгээ орлоод тус димэр болоод ажилдаг. Тийм л хамт олон. Хорийн итгэн стайл ингээл хамт ажиллаж ирсэн. Одоо тэгээд 70 хэд 80 хүртлээрээ л болоо мөнхийн холбоотой. 90 манай 46 дугаар цэцэрлэг ерөөсөө их хаалган үед сайтай. Ерөөсөө одоо уршин хүн болго ерөөсөө нэг их тэр муу байна энэ юм байна гэж хэлхийн аргагүй. Үе үеийн одоо ажиллаж исэн нийт хамт олон бол эрч хүчээр санаа нэгтэйгээр зориг нэгтэйгээр Монголын ирээдүйн хүүхдийг хүмүүжүүлэхийн төлөө нөр их хөдөлмөр хичээл зүтгэлээр ажиллаж исэн эрч хүчийг манай хамт олон ч гэсэн үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Нийт хамт олондоо үе үеийн төвчилж исэн ахмадуудаа 60 жилийн ой мэндийг өргөн дэвшүүлье. Цэцэрлэг бол хүүхдийг хайрлан хамгаалдаг хүмүүсийн чин сэтгэлийн хүчээр түүхээ бичиж оршин тогтнодог газар юм. Тэр түүх гэрэл гэгээтэй он удаан жил үргэлжилж гимэн эх орны ирээдүй болсон бяцхан мөрс маань аз жаргал, баяр хөөр дүүрэн байх болно. Тэгээ ганцаар их юм уу? 1 2 3 4 6 цэцэрлэг гэж. Тэгээ 6 цэцэрлэгт явдаг. 6 цэцэрлэг бэ бүлэг гэж. 6 цэцэрлэгт бэ бүлэгэд явдаг. Юу гинэ? 46 цэцэрлэгийн бэ бүлэг гэж. Би цэцэрлэгтэй дуртай. Би цэцэрлэгтэй дуртай бас. Бүжиглдэг, тоглодог, хичээл хийдэг бас. Би бас хоолой дуртай. Хоол маань гоё юм та. Бас цайгаа авах дуртай. Цай маань гоё юм та. Инжиний говьт байдаг. Бас цагдаагийн говьт байдаг. Галын машины говьт байдаг. Гай дуу зааж өгөө, гай шүлгэн зааж өгөө, гай бүжиг суруулаад. Гай тасгал. Бас гай тасгал суруулаад. Ээж авда хайртай шүү, өвөө эмээ хайртай шүү гэдэг. Ээж авда хайртай шүү, өвөө эмээ хайртай шүү. Басны баярын төрийн хайртай шүү.